Сайн бацгаана уу? Зууны мэдээ саний энэ 7 оны таймыг сэтгүүлч Бацаахан баяр жавхланаар хүргэнэ. За манай зууны мэдээ сонинд даваа гараг болгон амьдралын тойрог гээд амьдралын тойрог leadership гэдэг тогтмол юм болонтой байгаа. Энэ 7 хоногийн амьдралын тойрог болонд маань Гигэн кадрын сахиус алдарт уяач Цэгмэд гээд ийм Говь Сүмбрэн аймгийн кино механикч ийм алдарт уяач ийм хүн орсон байгаа. Энэ хүн нь болохоор одоо яг нөгөө тухайн үед 1970-аад оны үед одоо нэг одоо юм явуулын кинотеатр байх үед нөгөө одоо кино механикчаар Говь Сүмбрэн аймагт очиж ажиллаад одоо тухайн үеийнхээ юм нөгөө одоо нормо биелүүлээгүй ийм одоо кино гаргалтуудыг одоо нормоос нь давуулан биелүүлж исэн ийм хүн байгаа. Тэгээд яг багаасаа юм нөгөө нэг одоо моринд дуртай ийм хүүхдээсэн. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж одоо 50 орчим наснда ийм алдарт уяач болсон ийм хүний тухай бас онцлсан байгаа. Мөн нөгөө нэг одоо каракул хонь тэгээд одоо өхөр хээлдүүлэг энэ төр гээд ер нь мал аж ахуйн салбарт бас ийм ажилласан ариун түүхтэй ийм хүнийг бид нэр онцолж оруулсан байгаа. Мөн одоо манай leadership forum болонд маань соёл урлагийн их сургуулийн соёл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Инх Нарангуй ирсэн Монголын музейн хөгжлийн чих хандлага онол практикийн талаар ингээд ярилцсан байгаа. Ер нь музей гэдэг бол одоо улс орон бүрт маш чухал байдаг. Тэгвэл манай улсын хувьд ер нь өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэхээр манайх бол маш цөөхөн музейтэй. Тэгээд одоо эдийн засгийнхаа хувьд авч үзэхээр одоо манайх музей бол ашиггүй гэж үздэг учраас манай улсад музей байгуулдаггүй. Гэвч нөгөө талаасаа одоо музей нь бол маш олон түүх ийм имийг хадгалж идэг учраас музей байгуулах шаардлагатай байна. Ялангуяа одоо малчид өөрсдөө юм бий болох боломжтой эко музейг байгуулах нь илүү зөв юм гэдэг талаас нь бас ярьсан байгаа. Энэ даваа гарагийн бас нэг онцлог үйл явдал нь ерөнхийлөгчийн айлчлалсан тий. Та айлчлалын талаараас ямар үйл явдал болж өнгөрөв тэр талаар. За өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгч хөрсгийн хувьд одоо Итали болон Гигэн ширхэг улсад айлчлал хийсэн тий. Тэгээд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн төгсгөлд ер нь айлчлал өндөрлсөн байгаа. Тэгээд ерөнхийлөгчийн энэ удаагийн ерөнхийдөө Гигэн ширхэг улсад хийсэн айлчлалын талаар одоо ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх одоо баяр болохоор тайлбар хийсэн. Ерөнхийдөө ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал одоо хоёр улсын хооронд одоо хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд маш чухал алхам боллоо гэдгийг хэлжсэн. За ерөнхийлөгч Хүрсөх одоо айлчлалынхаа үеэр Пап Францисийн одоо дурсгалыг хүндэтгэж одоо Гигэн Мариягийн их сүмд хүндэтгэл үзүүлсэн цэцэг өргөсөн байгаа. Тэгээд Пап Францисийн хувьд 2023 онд одоо манай улсад айлчлал хийж ирснийг ерөнхийдөө олон улсууд мэдж байгаа тий. Тэгээ ерөнхийдөө энэ удаагийн айлчлал бол одоо Гигэн ширхэг улс болон Монгол улсын хоорондын энэ хамтын ажиллагаанд одоо маш том одоо түлхэж өгсөн юм чухал айлчлал боллоо гэдгийг одоо онцолсон. Энийг бол манай одоо 2 дугаар нүрнээс унших боломжтой. За энэ 7 хоногт одоо улс оронд бас нэгэн чухал үйл явдал болж байгаа. Тэр нь оюутлагын сонсгол байсан тий. Манай сонины мегмар гарагийн дугаард одоо оюутлагын сонсголын талаар бас таймлан одоо бичсэн байгаа. Энэ дээр бас яг ямар зүйлүүдийн онцлог, ер нь одоо сонсгол ямар хөө болж байна вэ? Энэ талаар бас та ярьж өгөө. За оюутлагын төслийн асуудлаар одоо улсын их хурлын одоо хянан шалгах хуулийн хүрээнд бол төр хороо гэж байгуулагдаад оюутлагуудаа холбоотой сонсголыг бол 3 өдөр одоо энэ 7 хоногийн тэгээ даваа лавг баасан гарагт ингээд зохион байгууллаа. За энэ удаагийн сонсгол бол бас нэлээд үр дүнтэй сонсгол болсон гэж хэлж болно. Өмнө нь бол манай улсын хувьд тий нүүрсний сонсгол, ногоон автобусны сонсгол, завхтааны сонсгол гэдэг ингээд сонсголуудыг зохион байгуулж исэн. Тэгээд энэ удаа бол одоо энэ уул уурхай томоохон төсөл тойрсон сонсголт одоо гэрчүүд ирж одоо ерөнхийдөө энэ төсөл маань одоо Монгол улсад үр ашгаа өгөх юм уу те ямар хэмжээний төсөл болсон тухайн үед одоо оюутлагын гэрээ байгуулагдчих үед улс төрийн нөхцөл байдал ямар байсан асуудлуудаар гэрчүүдээс одоо байр суурийг нь авч энэ сонсголыг зохион байгуулсан байгаа. За манай сонины хувьд одоо юуны оюутлагын төсөлтэй холбоотой сонсгол дээр бол нэлээд ач холбогдол өгч те одоо мегмар гарагийн дугаартаа бол одоо хоёр бүтэн нүрийг ерөнхийдөө сонсголыг протокол байдлаар хүргэсэн байгаа. Тэгэхээр манай мегмар гарагийн дугаараас оюут толгойн сонсголын эхний одоо өдрийн асуудлыг одоо монголчууд хизээ оюутлагаас ер нь үр ашгаа хүртэх юм бэ гэдэг асуудлаарх сонсголын протоколыг манай мегмар гарагийн дугаараас унших боломжтой. За мөн одоо мегмар гарагт одоо бизнес хөгжил боломж маань одоо нэгэн сонирхолтой зочин оролцсон байсан шүү дээ. Энэ талаар ч ярихгүй юу? Энэ болохоор одоо Адачи Йокичи гээд Монголд нөгөө одоо Японы яг ийм жуулчдыг авчирч ирсэн 35 жилийн өмнөөс одоо манай улсад ийм Японы ийм жуулчдыг авчирч ирсэн ийм хүн байгаа. Энэ хүн нь болохоор одоо яг одоо 1990 он эхлэхэд
яг одоо Монголын улсын одоо ийм аялал жуулчлалын компанитай хамтраад одоо жуулчин компанитай хамтраад хамгийн ихний одоо 200 юм жуулчин авчираад одоо тэрнээс хойш одоо ингээд 6,000 жуулчин авчрах хүртэл ийм одоо олон жуулчин авчирдаг болсон. Ийм хүнийг бид нар бизнес хөгжил болондоо оруулсан байгаа. Одоогоор ийм 78 настай. Тэгээд юм Монголд бол одоо H&A гэдэг ийм хувийн компани хийгээд ингээд ажиллаж байгаа. Одоо 100,000 $10 төлөөд одоо гадаадын хөрөнгө оруулалтын юм аялал жуулчлалын компани гээд тэгээд манай улсын бас нөгөө онцлогч одоо бид нар 6-8 сард яг ингээд аялал жуулчлалаар хүмүүсээ одоо аваад бусад улиралд нь ингээд ерөөсө хөнгө болчдаг. Тэгвэл энэ хүн болохоор одоо яг манай өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бас нэлээд юм үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм лээ. Зөвхөн өвлийн аялал жуулчлалын нь үеэрхэд 3,000 Япон жуулчин авчирдаг гэсэн. Тэгээд энэ хүний бас юм сонирхолтой ярилцлагыг манай Мегмар гарагийн дугаараас бас унших боломжтой байгаа. За 100-ны мэдээ сонин одоо 5 гарагийн дугаартаа нийтийн эрх ашигын төлөөх ээлжид бүтээлээ хүргэсэн. За энэ удаагийн бүтээл дээр одоо манай сэтгүүлч Баяр Жохлон бас ажилласан байгаа. Тэгээд энэ удаагийн бүтээлийн талаар бас ярихгүй тий. За одоо яг 12 дугаар сарын 10 бол хүний эрхийн өдөр байдаг. Тэгвэл одоо манай улсад яг одоогийн нөхцөл байдал хэний эрх хамгийн их зөрчигдөж байна гэх юм бол хүүхэд олон эмэгтэйчүүдийн эрх ер нь маш ихээр зөрчигдөж байгаа гэсэн тоо мэдээлэлүүд байгаа. Магадгүй одоо хүмүүсээс нэг цахим орчинд бас ингээд харж байгаа хэрэг 7 хоног болгоно нэг эмэгтэй ингээд одоо олон нийтээс юм дэмжлэг хүсэж одоо ингээд хүчрхийлд өрч байна гэдгээ ингээд яаж шүү дээ. Тэгэхээр одоо 2017 оноос 24 оны хооронд гэр бүлийн хүчрхийлэл улмаас 132 эмэгтэй амь насаа алдаж 8394 хүн гэмтсэн байгаа. 25 оны эхний 5 сарын байдлаар 16 хүн гэр бүлийн хүчирхийлэл улмаас нас орсон байгаа байхгүй юу. Тэгвэл одоо яг нөгөө гэр бүлийн тухай хуулийг ингээ хилэлцэж эхэлж байгаа тийм. Энэ үед яг энэ хуулийнхаа хүрээнд бид нар одоо энэ яг гэр бүлийн тийм энэ хууль яг энэ асуудлуудыг шийдэж чадах уу? Энд яг ийм одоо яг энэ хөрсөн дээр буусан ийм нэг зохицуултууд орж чадсан уу гэдгийг бас бид нар хөндөж бичсэн байгаа. Тэгээ бас нөгөө энэ гэр бүл одоо энэ салалтын асуудал бас их чухал байгаа да. Тэгмүүдэр энэ гэрэл цуцлах журам дээр одоо жишээлбэл хүүхэд нь 2 нас хүрээгүй ч юм уу эсвэл нөгөө хүн дээр өвдсөн тохиолдолд ингээд нөгөө гэр бүл цуцлахыг ингээ хоригдолт юм байна л да. Тэгсэн чинь одоо нөгөө яг хүн дээр өвдсөн хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлоогүй улмаас одоо нөхрөн ч юм уу те хүчирхийлэх чинь одоо эмнэлэг твтэж эргэж гарч ирээд нөгөө хүнээс одоо би ингээ хүн дээр өвдсөн салахгүй гэдэг ийм тохиолдлууд байт юм байна. Тэгвэл одоо энэ хуулийн жишээлбэл хүн дээр өвдсөн хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг ийм дэлгэрэнгүй заах хэрэгтэй байна гэдгийг бас энэ одоо хүний эрхийн мэрэгчлэнүүд одоо энэ хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн яг ийм хүмүүсээс ингэж хэлсэн. Тэгээ энэ асуудлыг бас бид нар хөндөж бичсэн. Ерөнхийдөө яг Монгол Улсын парламентын түүхэнд одоо гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг ер нь бол хилцэжсэн түүхүүд бол зөндөө. Гэхдээ одоо 4 парламентаа хилцээд энэ хуулийг бол ямар ч байсан одоо баталж чадаагүй байдаг. Тэгээ 126 гишүүнтэй энэ удаагийн парламент ямар ч гэсэн гэр бүлийн тухай хуулийн энэ шинжилсэн найруулгын төслийг ер нь бол батлна гэдэг дээр бол маш одоо амлалтыг өгч байгаа шүү дээ тий. За манай лав гарагийн дугаараа бас нэгэн одоо онцлог юм ярилцлага гарсан. Энэ нь болохоор одоо бид нар яг энэ шахмал түлш коксын түлштэй холбоотой одоо иргэдийн хувьд маш их маргаан дагуулж байгаа тийм. Энэтэй холбоотой бас одоо та энэ яг их сурвалжаас нь очиод ингээ ярилцлага аваад ирсэн байлээ. Энэ талаараа бас сонирхолтой. За лав гарагийн дугаартаа одоо нөгөө агаарын бохирдлыг буруулах үндэсний хорооны дарга даваа сүрэнгээс ерөөдөө холбогдох одоо тий олон анхаарал татсан асуудлуудаар бол ярилцлага авсан. За энэ удаа бид одоо хагас коксын түлшийг нийслэлийн иргэдэн маань одоо энэ жил одоо энэ галлагааны удирдалд хэрэгжилж байгаа. За хагас коксын түлшийн хувьд бол одоо ямар нэгэн эргэлзээ эхний ээжинд бол тий одоо хортой юм уу тий одоо энэ угаарын хий гэдэг нь яагаад ингэж хүний амь насанд ингэж одоо юу яагаад байгаа юм бэ те одоо хүрээд байгаа юм бэ гэдэг асуудлыг бол ярьж байгаа. За хагас коксын түвшийг манай улс одоо хятад улсаас импортоор авж байгаа. Гэхдээ хятадын хувийн компаниас биш төрийн өмчт компаниас импортоор авж байгаа. За хятад улсын хувьд бол төрийн өмчт компанийнхаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээр маш тийм одоо юуны хатуу хяналт шалгалтыг ерөнхийдөө оруулдаг. За тэгээд мөн одоо энэ үйлдвэр маань 29 сая тонн жилдээ одоо тийм хагас коксын түлш ингээд үйлдвэрлээд за тэгээд хятад даяараа за олон улсад ингээд бас ингээд өөр улс орнуудад импортоор гаргаж байгаа ийм түлшээс манайх бол авж байгаа. Тэгэхээр одоо зөвхөн Монгол улсад энэ түлшийг зориулж үйлдвэрлэегүй 29 сая тонн түлш үйлдвэрлэж байгаа учраас бол түлшний одоо тэр чанарт бол одоо ямар нэгэн
эргэлзэх шаардлага байхгүй гэдгийг бол одоо агаарын бохирдлогод буруулах үндэсний хорооны дарга даваа сүрэнгийн хувьд ийм байр суурь илэрхийлсэн байгаа. За иргэдийн нөгөө нэг юун дээр одоо хэрэглээний алдаанаас болж тий одоо магадгүй одоо өмнө нь түүхийн нүүрс төлдөг байхад утаан гардаг байсан, мэдлэг төлдөг байхад бас ингээд нэг юм өмхийн өнөр мөнөр ч юм уу тий одоо хүний энэ хамарт орчдөг мэдээллүүд бол ийм ил тод байсан. Одооний энэ одоо юун дээр бол тийм одоо хамарт орчдөг мэдээлэл бол байхгүй. Хамгийн гол мэдээллийг манайх нөгөө мэдрэгчээс хэрэглэгч маань авах хэрэгтэй юм байна лээ. Тэгээд айлуудын хувьд бол одоо мэдрэгчийн унтраадаг тий одоо эвгүй дуу гаргавал энэ одоо жоохон ад үзэх шинжтэй ч юм уу тий. Тэгэхээр иргэд маань энийг бол одоо бидний эрүүл мэндийг хамгаалж байгаа гол энэ одоо юу юм аа тоног төхөөрөмж юм аа гэдгийг бас ингээд хүлээгээд авчих хэрэгтэй гэдэг асуудлыг бол бас даваа сүрэн гоё илэрхийлсэн байгаа. За пүрэв гарагийн дугаарт хүний эрхийн өдрийг тохиолдуулан одоо хийсэн форумоос ингээд сурвалжлага орсон байгаа. Одоо хүний эрхийн өдөр тохиолсон тий. Энэ хүний эрхийн үндэсний форумд болохоор одоо хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, хүний эрх ба хот төлөвлөлт, хүний эрх ба бизнес гэх 3 сэдвийн доор ингээд хуралдаан болсон. Тэгэд энэ үеэр ер нь одоо хэрхэн иргэндээ ээлтэй хотыг бий болгох юм бэ? Иргэдийн үзэл бодол ингээд дуу хоолойг сонсохгүй байгаа учраас ингээд иргэндээ ээлтэй орчин бүрдэхгүй байна тий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ер нь ингээд орхигдоод байна. Тэд нар нөгөө одоо хөгжлийн бэрхшээлтэй учраас ингээд нөгөө дуу хоолойгоо ингээд хүргэж чадахгүй тий. Одоо тийм байгаа учраас ингээд ер нь иргэн дээлтэй ийм хотыг байгуулах шаардлагатай байна. Дээрээс нь ер нь одоо юм хүний эрхийг юм зөрчдөггүй тий аль болох ингээд ер нь одоо яг энэ зөрчиж байгаа эрхүүдийг аль болох ингээд хангахын төлөө бүгдээрээ одоо юм одоо төр ингээд ийм одоо хувийн хвшлийн юм одоо уялдаатай ингээд ажилламаар байна гэдэг талаар бас ингээд ярьсан байлээ. За 5 гарагт бол засгийн газар ээлжид хуралдаан, засгийн газар ээлжид хуралдаан болсон. За тэгээд энэ удаагийн засгийн газрын ээлжид хуралдаанаас одоо дэвчиж болох бүх зардлын жагсаалт гаргаад ерөнхийдөө одоо манай Монгол эдийн засгийн нөхцөл байдал ер нь бол амаргүй хэмжээнд хүрчлээ тий. Татврын ерөөсөө орлого бүрдэхгүй байна. Татврын орлого бүрдэхгүй байгаа учраас төрийн албан хаагчдынхаа цалин өгч чадахгүй байна. Тэгэхээр энэ татврын өрийг барагдуулах асуудал дээр бол одоо холбогдох юм газрууд одоо маш ураа ажиллах хэрэгтэй байна гэдэг асуудлыг одоо засгийн газрын хуралдаанаас ярьсан байна. Тэгээд ер нь бол төвчж болох бүх зардлынхаа жагсаалтыг гаргаад одоо хэрэгжүүлэх ажлын хэсэг бас ерөнхийдөө гарч байгаа юм байна. За тэгээд ер нь бол эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа гэдгийг бол засгийн газраас зарласан. Хяналтын горимд бас шилжиж байгаа гэдгээ зарласан. Одоо ингээд нөгөө он солигдох мөрч ерөнхийдөө ойртож байна те. Тэгээд ер нь бол энэ засгийн газраас одоо ингэж зарласан нь бас одоо олон нийтийн хувьд бол бас жоохон хэцүүхэн мэдээлэл байлаа. Мөн энэ 7 хоногт одоо улс төрийн гол сэдвүүл оюутлахаан сонсгол байлаа. За манай сони энэ дээр нэлийн ач холбогдол өгч оюутлахаан сонсголтыг одоо олон нийтэд хүргэхэд одоо нэлийн ач холбогдол өгч ажиллаж байгаа. За оюутлахаан гэрээ байгуулагдаад тэрний дараа одоо хөрөнгө оруулалтын гэрээ гэж одоо нэмэлт гэрээ байгуулсан тий. Тэгээд оюутлахаан 5 гарагийн одоо сонсголоор ерөнхийдөө энэ нэмэлт гэрээтэй холбоотой асуудлуудыг бол нэлээд ярьсан. За энэ удаагийн сонсголд одоо тухайн үед сангийн сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Баяр Цэгтийн хувьд бол нэлээд одоо яаж тайлбар мэдээлэл өгч ерөнхийдөө нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа. За хөрөнгө оруулалтын гэрээг бол Баяр Цэгтийн хувьд өөрөө гардан ерөнхийдөө байгуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээг одоо тухайн үед парламент хэд хэдэн удаа хилцээд одоо буцааж исэн түүхтэй юм лээ. За тэгээд парламент хилцээд буцаасан ч гэсэндээ ажлын хэсгээс ерөнхийдөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж тэг хөрөнгө оруулалтын гэрээгээ танилцуулаад парламентэд одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирээд одоо зөвлөмж ирээд тэгээд энэ парламент ямар ч байсан энэ гэрээг батлаад явуулсан юм байна. Тэгээд хилцэх явцад бол энэ гэрээ бол нууцын зэрэгэлт байгаагүй. Яг одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоо танилцуулсны дараа ерөнхийдөө нууцын байдалд шилжээд энэ байгуулагдсан гэдэг асуудлыг төр хорооны одоо энэ сонсголоор ярьсан байгаа. За пүрэв гарагийн бас нэг одоо онцлох зүйл нь болохоор одоо манай хүүхдийн ертөнц булан байгаа. Хүүхдийн ертөнц буланд маань болохоор одоо энэ удаад Дрим арт урлагийн багш Зол Жаргал болон түүний бяцхан шавнар ингээд орсон байгаа. Тэгэд хэрвээ манай одоо энэ нөгөө хүүхдийн ертөнц буландаас оролцох хүсэлтэй юм зургийн дугуулan цэцэрлэг сургуулиуд авах юм бол манайхаас юм нээлттэй байгаа тийм ээ.
За мөн одоо манайх нөгөө одоо оны төгсгөлд тий байгууллагуудын онцлог үйл явдлуудыг онцолдог шүү дээ тий. Тэгэхээр энэ удаагийн Пүрэв гарагийн дугаарт одоо хил хамгаалах ерөнхий газрын өнгөрсөн 2025 онд хэрэгжүүлсэн онцлог 10 ажлуудыг онцолж одоо сониндоо нийтэлсэн байгаа шүү. За Баасан гарагийн дугаарын гол материалаар болохоор одоо гэмтлийн эмнэлгийн сурвалжлага бэлтгэсэн байгаа. Тэгээ ер нь бол одоо өвлийн уйлрал, талтаргаа, гулгаанаас холбоот үүдэлтэй одоо нөгөө бэртэл гэмтэл маш их байдаг. Тэгвэл одоо иргэдийн хувьд одоо гэмтлийн эмнэлэгт ирж байгаа дуудлага мэдээлэл ямар байгаа вэ те иргэд ер нь яг юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ гэдэг талаараас манай сэтгүүлч ингээ бэлтгэсэн байгаа. За одоо энэ 7 хоногт одоо оюутлогын сонсгол бас юу яасан шүү дээ. Гол үйл явдал байсан ч гэсэндээ үүний хажуугаар бас нэгэн асуудал орж ирсэн нь одоо энэ Евразийн эдийн засгийн хэлэлцээр байгаа шүү дээ. Тэгээд Монгол Ардын намын бүлэг даваа гарагийн хуралдаанаараа Евразийн эдийн засгийн хэлэлцээрийг одоо байгуулах сойрхон батлах асуудлыг дэмжсэн. За улмаар одоо холбогдох байнгын хороодоор хэлэлцээд ерөнхийдөө чуулганаар Пүрэв гарагийн чуулганаар энэ асуудлыг хилцээд ер нь бол цаашид энийг бол ерөнхийдөө батлах юм байна гэдэг тийм одоо юу байгаа. За энэ хилцээр одоо батлагдсанаар манай улс 357 бараа бүтээгдэхүүнийг одоо энэ хөнгөлөлттэй журмаар ерөнхийдөө авах юм байна. За өмнө нь болохоор энэ хилцээрийн асуудал яригдчихсэн. Хилцээр яригдахад бол одоо ингээд тий дотоодын одоо үйлдвэрлэл эрхлэгчдэд маш хартай хилцээр тий одоо дотоодын үйлдвэрлэл эрхлэгчд маань бас ингээд юу яах юм байна тий одоо бараа бүтээгдэхүүний одоо борлуулж чадахгүй хэмжээнд хүрэх юм байна гэдэг эсэргүүцэл бол нэлээд гарч ирсэн. Энэ удаа бол ямар ч хэлсэн ямар нэгэн эсэргүүцэл бол байхгүйгээр Евразийн эдийн засгийн хилцээрийг манайх улс сойрхон батлахаар болж байна. Зуны мэдээ саний 7 хоногийн тайм өндөрлөж байна. Эх 7 хоногийн таймаараа эргээ уулзцгаая. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ